Манай улсад орон сууцны эрэлт эрс нэмэгдэж, жилээс жилд үнэ нь өсөж байгаа тул нийлүүлэлтийг хангах үүднээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал байна. Иймд гадаад зах зээлээс санхүүжилт татах, санхүүжилтийн тогтолцоог шат ахиулахад төр болоод хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, арга хэрэгслийг төрөлжүүлэх шаардлагатай гэж өнөөдөр болсон орон сууцны санхүүжилт форумын үеэр мэргэжилтнүүд онцлсан байна. За үүнтэй холбоотой зарим тоо мэдээлэл дэлгэцэн төргий. Манай улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоо тэртээ 2000-ад оноос эхэлж байсан. 2013 онд ипотекийн хөтөлбөр эхэлснээс хойш өдгөө нийтдээ 142 мянган айл өрх 10.5 их 80 төгрөгийн зээлд хамрагдаад байна. Орон сууцны ипотекийн зээлдэгчид нийтдээ 6.6 сая метр квадрат орон сууц судалт авчээ. Энэ нь 214 Сүхбаатарын талбай, 929 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй дүйцэхүйц орон сууц гэсэн үг юм. Улсын хэмжээнд жилдээ дунджаар 19 мянган айлын орон сууц ашиглалтад ордог бөгөөд нийслэлийн хэмжээнд байгаа нийт орон сууцны 65% нь шинээр баригдсан сууц байгаа юм. Энэ нь барилгын салбарын тэлэлттэй холбоотой гэж үзэж байна. Хэдийгээр орон сууцны тоо нэмэгдэж зээлд хамрагдсан айл өрхүүдийн тоо өсөж байгаа ч нийлүүлэлтийн асуудал тулгамдсан хэвээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар 47 мянган иргэн ипотекийн зээлд дугаарлаж байгаа бөгөөд тэдгээрт зээл олгоход нийтдээ 6 их 80 төгрөг шаардлагатай байна. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн их усүр татах боломжийг өргөжүүлэх зорилго бүхий орон сууцны санхүүжилт форум өнөөдөр зохион байгуулагдлаа. Манай улсын хувьд 2000-ад онд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бий болж 2006 онд холбогдох байгууллага байгуулагдаж 2013 оноос ипотекийн хөтөлбөр эхэлж байсан. Ингэхдээ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 142 мянган айл 10 гаруй их 80 төгрөгийн зээлд хамрагдсан бөгөөд иргэд 400-аас 800 мянган төгрөгийн төлбөрийг сард төлж байна. Улмаар өнгөрсөн оны байдлаар зээлтийн өрхийн тоо 94 мянга байгаа бол 7 орчим их 80 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Цаашлаад байршлын хувьд хамгийн өндөр буюу 73 гаруй хувь нь нийслэлд байгаа бол Булган аймагт хамгийн бага буюу 0.24% байгаа юм а. Хэдийгээр орон сууцны тоо нэмэгдэж салбарын тэлэлт өргөжөж байгаа ч нийлүүлэлт дутагдaltaй хэвээр байгаа юм. Тодорхойлбол ипотекийн дараалалд 40 гаруй мянган иргэн байгаа бөгөөд 6 их 80 төгрөг шаардагдаж байна. Иймд цаашаа төр болоод хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж төсвийн өрөнгөөр ус хөрөнгө оруулалтаар шийдэх зөв алхам гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Миний санджаар нэг 2002-оос 2003 онд болсон айхтар зудны үр дүнд бол бараг нэг удаагийн хэдхэн жилийн дотор 300-аад мянган өрх энэ юунд өртсөн, тэрний ихэнх нь Улаанбаатар хот руу орж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр болтол бол яг бас ийм одоо орон сууцны хурц одоо нөхцөл байдал үүсээгүй байсан. Одоо тэрнээс хойш бол нэгд Улаанбаатар хот ингээд том болоод өсч эхлэхэр чинь ипотекийн зээл энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрөө маш их нэмэгдсэн. Тэгэхээр бол энэ дээр төрийн зүгээс тухайн үедээ бол Монгол банкнаас ороод дэмжиж явж исэн нь маш зөв байсан. Энийг ингээд ямар нэгэн гараанаас эхлүүлэх ёстой байсан. Эхлүүлээ зах зээл өөрөө энийг одоо зохицуулаад өөрөө аваа явцсан. Эрэлтийг одоо жилээр сараар тооцох юм бол бараг 1-2 жил хүлээлтийн байдалд орсон байна. За дээрэс нь бол бас иргэдийг бол бид нар ойлгох ёстой. Иргэд маань бол юунаас айж нэхлээр одоо эн чинь гадуур инфляци юмны үн бол жилд нэг 10% өсөд байна. Байр орон сууцны үн ч одоо жил болгон өсөөл байгаа. Тэрнээс илүү хурдан өсөж байгаа. Тэгэхээр бол бас хурдан өөрийн гэсэн нэг байртай болъё гэсэн хүмүүсийн мөрөөдөл бас бид нар ойлгох ёстой. Тийм учраас бол эрэлт их байгаа. Энийг бол бас санхүүгийн нөхцөлд бол одоо хангах нь бол тийм амаргүй зүйл. Гэхдээ одоо жишээлбэл МИК бол байгаа учраас одоо ингээд анх дахь зээл гэж ярьдаг. Тэрийг бол багцлаад дахиад одоо санхүүгийн зах зээлд гаргаад шинэ гарсан их усүрийн буцаад одоо зээлийн дараагийн одоо орон сууцны зээлийн их усүр болгодгоороо бол хамаагүй одоо боломжийн шийдэж байгаа, нэмэгдүүлж байгаа. Тэгтээ бол бас шүү нэмэгдүүлэх шаардлага үнэхээр байгаа. Мөн нийгмийн эдийн засгийн зарим үзүүлэлтээс үүдэн өрхийн амжиргааны түвшинд оройтож орон сууцтай болоход хүндрэл үүсэт байгаа. Тэгвэл уг нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцны зээлийн шалгуурт өөрчлөлт оруулж арга хэрэгслийн хувьд төрөлжүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өрхийн орлого нь бол орон сууцныг авахд одоо хүрэлцэхгүй ийм бас айлууд манад их байдаг. Тэгээ ер нь бол Монгол улсад бол ядуурлын түвшин 27 орчим хувьтай бол байж байгаа. За тэгэхээр бол энэ хүмүүсийг яаж орон сууцд хангах вэ гэдэг асуудал бол бас тустай их том бодлогын асуудал. За энэ дээр бол миний бодлоор одоо нэг орлогот нийцсэн тийм орон сууц гэдэг нь бол тустай бас барилгууд баригдаж байна. Одоо энэ сэлб хороол байж болох юм. Өөр одоо хороолууд түрээсийн одоо орон сууц гэдэг тийм хөтөлбөрүүд бол бас хэрэгжиж байгаа.
Түүнчлэн орон сууцны санхүүжилт форумд нийт 10 гаруй улс орны зочид төлөөлөгчид оролцож санал хүсэлтэд солилцсон юм. Ингэхдээ манай улсын хувьд урьдчилгаа санхүүжилтээр бий болдог хадгаламжийн бүтээгдэхүүнийг тохирно гэж үзэж байна. Учир нь иргэд өөрсдийн урьдчилгаа санхүүжилтийг бий болгож орон сууц авахтаа ашигладаг тогтолцоонд нэг дор их хэмжээний төсөв хөрөнгөөр барилга байгууламж барихаас илүүтэйгээр урт хугацаанд эерэг нөлөөтэй юм байна. Бидний хувьд энэхүү арга хэмжээнээс өндөр хүлээлттэй байна. Ингэхдээ ард түмний хувьд өөрийн гэсэн орон сууцтай байх нь нэн чухал байдаг. Тэгвэл Монгол улсын хувьд урьдчилгаа санхүүжилтээр бий болдог хадгаламжийн бүтээгдэхүүн нэн тохирно. Учир нь иргэд өөрсдийн урьдчилгааг эртнээс хадгалж эхлэх бөгөөд орон сууц авахдаа тэрхүү мөнгө өсгөж авна гэсэн үг. Ингэхдээ уг бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэхдээ төрийн зүгээс ихээхэн дэмжлэг хэрэгтэй бөгөөд эрүүл тогтвортой засаглалыг бэхжүүлэх нэн шаардлагатай. Энэ нь урт хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах, иргэн бүр өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй болоход нэн ач холбогдолтой. Түүнчлэн салбарынхан болоод мэрэгчлэнүүдийн зүгээс орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд төрөл бүрийн арга хэрэгсэл бүхий хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ төрийн зүгээс оролцоог багасгаж хувийн хвшлийн итгэлцэлтэйгээр гадаад зах зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцоллоо.